Хөгжил шинжилэл үндэсний 2 дугаар аяны хүрээнд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Мөнгөнморьт, Баян Жаргалан, Баян Дэлгэр, Эрдэнэ сумдад ажиллаж малчид иргэдийн ажил амьдралтай танилцсан санал хүсэлтийг сонслоо. Малчдын хувьд нэн тэргуунд тулгамдж буй асуудал бэлчээр цөлжил болж буйг хэлж байлаа. Орон нутаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагаа олборлолт нь байгаль орчинд нөлөөлж цаашлаад малын бэлчээр цөлжилтийн асуудлыг бий болгож байна. Мөн ил уурхайн ус хальснаас болж хүн мал эндэх болсон тухайч хэлж байсан юм а. Мөн ардчилсан намын үед хийж хэрэгжүүлж байсан ажлууд өгүүлэгдэж байгааг иргэдийн зүгээс хэлж байлаа. Тухайлбал малчны зээлийн хүүг бууруулах бодлого, тогтвортой үнийн бодлого зэргийг дордож байсан юм а. Энэ мэт малчид иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг сонсож шийдвэрлэх гарцыг хамтдаа хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болсон юм а. Хөгжил шинжилэл аян гишүүдтэй хурц ажиллах зорилгынхоо хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт сууж буй иргэдийнхээ санал бодлыг сонсож түүнд чиглэсэн бодлого боловсруулах ажиллахыг зорж байгаамаа. Энэ аяны хүрээнд манай хөдөө орон нутгаар явж хахад ялангуяа малчид маань нэг хэдэн төрлийн проблемтай асуудлуудыг шийдэх ёстой асуудлуудыг ярьж байна. Тэдний хувьд бол зарим нутаг оронд уул уурхайн асуудал нэлээд хүнд тусж байгаа юм байна. За энэ Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хүмүүст энэ бэлчээрийн асуудал бол үнэхээр хэцүү байгаа юм байна. За дээрэс нь бас энэ жил өнтөө сайхан ийм жил болж байгаа их олзуурхаж байна. Ер нь бол бас цаг хүндрээ цасцууд ихтэй үед бол энэ бэлчээр гэдэг юм бол нэлээд хүнд болсон байна. За хамгийн их тэднийг бухимдуулж байгаа нэг асуудал бол энэ тэдний малж байгаа малын түүхий бүтээгдэхүүний үн бол маш бага байна. Энэ жил бол урд нь хязгаарч байгаагүй буюу нэхийний үн байхгүй. Өөрөөр хэлбэл ганцхан гөлөнгийн авч ашигладаг нэхийг бол хүмүүс хайж байна. За ижний цаг болсон энэ үед толгой цовдааны үн гэж байхгүй болсон байна. Үхрийн шир бол нэг 7-8 мянган төгрөгийн үнэтэй. Адууны шир бол маш ханш багтай гэдэг энэ тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бол зах зээл дээр үнэгүй байгаа нь тэдний орлогыг багасгах юм байдал төрсөн байна. Энд малчд маань их бухимдалтай байна. Жижиг дунд үйлдвэрийн төсөл зээл уг нь яг юм хийх гэж байгаа яг санхүүгийн хувьд хэцүү бизнес эрхлэгч анхдагчид тэд нар гарааны мөнгө байхгүй зээл мэйл авъя банкнаас ихээр хүү өндөртэй тэгээ барьцааны хөрөнгө нь хөрөхгүй байна энэ төр гэдэг шалтгаар тэгээд тэр болцоотой боломжтой албан тушаалтангууд энэ жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгийг авч байгаа нь бид юм хийх гэж байгаа энэ ажилгүйдсэн ахуй үйлчилгээ оёдл юм хийх гэж байгаа улсуудад бол үнэхээр энэ бол дургуслыг хүргэж тэгээд сая энэ шалгаж бариад энэ тэр мөнгө төгрөгийг зовчуулсан албан тушаалаа ашигласан энэ юмнууд бол өөрсдөө ч бурууга хүлээлээ. Энэ бол үнэхээр тэр ажилгүйдлийг бууруулах ажлын байрыг юм хийх гэж байгаа улсууд чинь оёдлын машин нь байж идэг, юм нь байж идэг. Тэгт чинь гарааны мөнгө байхгүй. Тэгээд энэ дээр бол ялгууртайгаар ингэж албан тушаалтнууд баячуул авч албан тушаалаа ясан нь бол энэ бол ардчилсан намын засгийн газраас хатсан. Таван дарга зээлийн хүүг бууруулад 10% болгосон. Сүүлрүү 8% хүүтэй болгоё гэсэн. Хөтлөөр боловсруулалт хэрэгжиж яснаа. Засаг солигдоод дараагийн засгийн газраас ирэнгүүтээ хус айцсан байхгүй. Бүр байхгүй болгоод ахаад хуучин 20 гаруй хувийн хүүтэй зээлийн хүүхдийн өндөр болгосон. За нэг засгийн газарын солигдох цараа төрүүгийн засгийн газрынхаа зөв юмыг авч үлдээгээд буруу юмыг ахаад тэгэд явмаар ах. Тэгэхээр нэг засгийн газар солигдохоор тэгэл бүх юм буруу утгаал тэнд ажиллаж байсан бүх хүн буруу юм хийж байсан юм шиг. Бүх ажил нь буруу болж байсан юм шиг тэгэж нэгнийхээ хийсэн ажлыг бас буруу юм байна гэж. Үгүй салер гихч бид 2490-ээр л авч иж энэ өвстөөсөө татах уу ийстийшээ мод төлөөндөө явах уу өвлийн бэлтгэлээ хангах уу энэ байдал бол үнэхээр хэцүү. 2-3 ахин огцруулаад 10-11 сард нэмсэн. Бараг 2500 2490 хүрчээд манай энд шатхуун салерх тийм байна. Энэ бол үнэхээр би энэ шатхууны үнийг яаж чадахгүй
хазаарлаж барьж чадахгүй, энийг зохицуулж чадахгүйгээ тэр ерөнхий сайд тэгж хэлж идэг нь одоо бид бүхэнд үнэхээр ил бас нэгээд суудалд суучгаад тэнд ажил хэрэг удирдах байгаа хүн ерөнхий сайд бол энэ дээр бол үйл үг хэлж ийлээ. Өнөөдөр манай самаас хөгжил шинжилгээний 2 дугаар аян маань амжилттай эхэлж байна. Тэгээд эхний ээлжинд бол бид самынхаа зөвлөх зөвлөлийн гишүүдийн хүрээнд уулзалт ярилцдаг маань яригдаад нэг 3 цаг гаруй хугацаанд хэлцүүлэг ярилцлага санал онолоо хэлээ. Энэ маань бол ер нь хөгжил шинжилгээний аян гээд энэ аян бол төв намаас зохион байгуулж байгаа нь бол үр дүнтэй бас гишүүдтэйгээ ойрхон тулсан ийм сайхан аян болж байна. Тэгээд өнөөдөр бол бас бид одоо энэ аяныхаа үргэлжил болоод өдөө айл өрхөөрөө тойроод айл иргэдтэйгээ уулзах, иргэдийнхээ санал бодлыг сонсохоор явах гэж байна. Улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулахын гол үндэс нь иргэдийн дуу хоолойг сонсч тэнд тулгамдж буй асуудал чиглэсэн бодлого боловсруулах хэвлэл юм а. Тийм ч учраас ардчилсан нам өнгөрсөн хавар Монголоо сонсын аяныг зохион байгуулж 21 аймаг 9 дүүргийн иргэдтэй уулзаж иргэдийн санал бодлыг сонсч ажилласан юм а. Үргэлжлэл болгон явагдаж буй хөгжил шинжилэл үндэсний 2 дугаар аянч мөн иргэд гишүүдтэй илүү ойртож тэднийг сонсч байна. Одоо манай ирэх барьж байгаа хүчин өөрөөр хэлбэл Монгол Ардын намд бол ард түмэн итгэлээ өгч 65 гишүүнийг улсын их хурлд сонгосон. Өөрөөр хэлбэл үнэмлэхүй олонхийн одоо суудлыг тэдэнд өгсөн. За харамсалтай тэдний дундаас бас нэг хүн хэрэгтэй хөвгт холбогдоод ингээд улсын их хурлын гишүүний бүрийн эрхээсээ татгалцсан. За үлдсэн хүмүүс нь бол 32-32-ороо хуваагдаж энэ төр засгийн одоо нэр хүндийг ард түмний дунд одоо үнэмлэхүй маш одоо ихээр унгаж, за дээрэс нь төрийн ажлыг гацаанд оруулж байгаа ийм одоо харамсалтай зүйл болж байна. Энийг бас манай иргэд бүгдээрээ мэдж байна. Хөдөө орон нутгаар явхад энэ талаар ч гэсэн маш их ярьж байна. За тэгээ бид хэд бол энэ хооронд бас эрх хөрөгч хүчнийг энэ янз бүрийн одоо хэрүүлэлтэй дотоод асуудалтай шийдэж чадахгүй байгаа энэ үед бол бид нар бас ард иргэдтэйгээ уулзаж тэдний санаа бодлыг сонсож явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээд 2019 он бол сонгуулийн өмнөх жил болоод сонгуул руу дөхөөд ирнэ. Тэгэхээр бүх одоо үйл ажиллагаа бол улс төрийн зорилготой болж харагддаг. Тэгэхээр бид нар бол энэ цаг хугацааг бол ашиглаж, за тэнд төрийн одоо үйл ажиллагаа гацсан. За дээрэс нь энэ ирэх барьж байгаа хүчнийхэн маань бас хэцүү. Өөрөөр хэлбэл дотоод зөрчилдөөний асуудалтайгаа энэ цаг хугацаанд бид нар ард иргэдтэйгээ уулзж байгаадаа бас их одоо олзуурхаж байгаа. Өөрөөр хэлбэл тэдний одоо үг, санал, яриа, за тэгээд эрх хөрөгч намын мөрийн хөтөлбөрүүдийн талаар нэлээд одоо ярьж байна. Тэгэхээр ард түмэн бас нэлээд одоо ядарсан байна. Орлого муудсан байна. За тэгээд өшөө зарж байгаа зарлага, өөрөөр хэлбэл энэ худалдаа авч байгаа бараа бүтээгдэхүүний үн их айхтар өссөн байна. Бензиний үнийн одоо өсөлт бол маш хүнд дарамттай тусж байгаа гэсэн ийм одоо саналуудыг хэлж байна.